Вогоондоо хоёулахнаа болохоос өмнө тухтай үг сольж юрч чадсангүй. Нэгэнт явж замд орсноо мэдээд хоёул бие биенээ харж жаахан ичингүрснээ нуухын тулд инээлтлээ. Галт тэрэг явн явсаар Батинолын буудлын урт тавцанг ардаа орхиж хотын бэхлэлтээс Сена хүртэл үргэлжилдэг тажир өвстэй тал газар гарч ирлээ. Жорж эхнэртэйгээ хоёул хаяа энэ тэрхнийг ярилцаж явснаа дахиад л цонхоор гадагш харцгаалаа. Тэд анерийн гүүрээр гарахдаа хөлөг онгоц, суудлын зав, загасчны завээр дүүрэн голыг хармагц баяр баясгалангаар бэлхлаа. 5 дугаар сарын элчит нарны ташуу туяа хөлөг онгоц болон өнгөрч байгаа өдрийн халуунд дарагдсан юм шиг гялтганах мяралзах юмгүй тогтун усанд тусна. Голын тэхий дунд дарвуулт зав 2 том гурвалжин цагаан даавууга дэлгэн өчүүхэн төдий салхины аясаар хөдлөх нь нисхийг завдан буй асар том шувууг санагдуулна. Би Парисын хавьяард их дуртай. Энд загас идсэн минь хамгийн сайхан санагддаг юм. Гэж Дөрваг аяархан ярихт нь хүүхэн тосож аваад "Зав яагав? Нар жаргаж байхад усаар явхад мөнч сайхан шүү дээ" гэлээ. Тэд өнгөрснийг магтахаас түтгэлцэх мэт чимээгүй болцгоон бодлогошрохдоо магадгүй харамсан хар буусан ч байж болох юм. Дөрва эхнэрийнхээ урдаас харан сууж явснаа гарын авч алгуурхан үнсээд Парист эргэж ирсэн хойноо хаяа шатар очиж хоол идэж байх юм шүү. Гэхдээ нь бидний ажил барагдахгүй үсттэй гэж хүүхэн хэлэхдээ дууны нөнгөнд ашигтай юмны төлөө аятайхан юмнаас хагацх хэрэгтэй гэж хэлэх гэсэн мэт санагдлаа. Дөрва хүүхний гарыг барьсан хэвээрээ яас хийгээд улам ойртож энхрийлээ гэж аргаан олж ядлаа. Түүний өмнө гэнэн баг охин байсан бол огтхон зовхгүй дайрах байсан. Мадленыг сүрхий доогт ухаал хүүхэн гэж үзээд яаж чадахгүй байлаа. Нэг үгээр хэлбэл эвгүй байдалд орж дэндүү хулчгар юм уу эсвэл бүр дэндүү эрээ цэргүй санагдчихвэ. Дэндүү удаан юм уу эсвэл бүр дэндүү төвчээргүй санагдчихвэ гэж болгоомжулсан хэрэг. Дөрва гарын жаахан чангахан атгаад авсан боловч хүүхэн ингэж өдөгт нь хариу өгсөнгүй. Тэгэхээр нь таныг миний эхнэр болчихсон явж байна гэж санахад нэг л хачин байх юм гэлээ. Энэ үг хүүхний гайхш төрүүлсэн болол та. Яагаад тэр вүлээ? Мэдхгүй маа. Надад л гайхалтай байна. Би таныг үнсмээр байна. Тэгээд таныг үнсэх хэрэгтэй болсноо санахад нэг л гайхалтай юм байна шүү дээ. Гэлээ. Хүүхэн хацраа тавьж өгсөнд эгч нь дүүгээ үнсхийн адилаар тайвуухан үнслээ. Дөрва цааш нь би таныг анхаарал л Форестигийн урилгаар танайд хооллох гэж очисон тэр нэг өдрийг санаж байна уу? Халаг. Ийм авгааг л олоод суугсан гэж бодогдож билээ. Одоо тэр хүсэл биелж гисэн би тэр хүнээ авчихсан явж явах юм да. Ингэж ярихт нь та их хилдэг хүн юм а гэж хүүхэн нүдрөө нь эгц ширтэж жогтой инээмсэглэн шивнэлээ. Би дэндүү хөндөй хүйтэй хандж байгаа юм байна. Ингэж болохгүй шүү. Зоригтойхон шиг орох хэрэгтэй гэж Дөрва дотроо шийдээд хүүхэнд хандаж та Форесттэй яаж танилцсан бэ гэж асуулаа. Гэтэл хүүхэн та бид хоёр чинь тэр хүний тухай ярих гэж Руан руу явж байгаа юм гэж үү гэж ээлжинд нь залирхгаар сөргүүлэн асуужээ. Дөрва час улайж би юу н бүтэл муутай явна шүү. Таны дэргэдэл зовоод ийм болчих юм гэлээ. Энэ үг хүүхэнд аятайхан санагдсан тул үгүй юу гэсэн үг вэ? Яагаад тэгдэг вүлээ? Гэхдээ Дөрва бүр ойртож хажууд нь суулаа. Тэгтэл хүүхэн тэр бугыг хараа гэж хашгирлаа. Галт тэрэг Сен Жермений ойд явсан бөгөөд хүүхнийг харсаар байтал айн үргэсэн гөрөөс ганцхан хараагаад явган замыг хөндлөн гарчээ. Дөрваг гэнэт тонгойж хүзүүнд нь уруулаа наан наатал Мадлен онгорхой цонхоор харсан хэвээрээ явлаа. Энэ нь дурлал тэрийн барагтайд салдгүй үнсэлт байж. Хүүхэн хэдэн минут хөдлөхгүй сууснаа толгойгоо өргөж "Заавал л доо гэж хүрээд байна" гэлээ. Гэвч улам газар авч байгаа инхрийлэл
Зогссонгүйгээр үл барам ширвээ хар сахалтай уруула хүүхний зөөлөн цахаахан биен дээгүр 100хан болгоомжтой явуулсаар байж. Хүүхэн биеэ цэхэлж "За болил доо" гэлээ. Тэгтэн дүүрва баруун гараараа толгойг нь тэврээд нүрийн нааш харуулгамгцаа болжморлуу дайрсан харцаг мэт уруул руу нь шунан шимж орлоо. Мадлен тэлчилж хөдлөн биеэ салгахыг хичээж түлхэлсээр эцэст нь чадаж "Болиё гэж байна штэ" гэж дахин шаарджээ. Гэвч дүүрва үгэнд нь орсонгүй бүх биеийг агадлан тэврээд чичрэгэнсэн шунаг уруулаар учир начиргүй үнсэж үлгэн ар тийш нь дэрэн дээр унахыг завдтлаа. Мадлен араа ихээж биеэ салгаад бушуухан босож "Жоржо та болил доо. Та бид хоёр чинь ямар хүүхэд биш дээ. Руан ортол твчиж чадан шүү дээ" гэжээ. Дүүрва хүүхний сайхан ухаан зарсанд нь гал нь буурс хийж ув улаан болчихсон суужээ. Тэгсээр биеийн тавирч урдийн байдалд ороход "За яах вэ? Би Руан хүртэл твч. Харин та надаас үг дуулна гэж битгий гордоорой. Миний хариу шийтгэл энэ дээ. Одоо дөнгөж Посид яваа гэдгээ бодоорой" гэж хөвгөлтэй хэлбэл. "Тэгвэл би ганцаараа яриад яваад байна дүү" гэж Мадлен хэллээ. Тэгээд дүүрвагийн хажууд тайван сууж Паристай эргэж ирэхэд нь ямар ажил хүлээж байгааг дэлгэрэнгүй ярьлаа. Төрүүчийн хар хүнтэйгээ сууж байсан тэр байранда үлдэнэ. Сонины газар Форестийн хийж байсан ажил цалин хөлстэйгээ цуг дүүрвад шилжинэ гэдгийг дүрдлээ. Бас гэр бүл болж хамтран амьдрахын эд материалын талыг аль хэдийн яг таг тооцоолж амжсан байж. Үүнд эд хөрөнгөө хоёр хэсэг байлгаж эзэмшихээс өксүүлээд үхэж үргэх, салж сарних, нэг юм уу хэд хэдэн хүүхэдтэй болох зэргийн амьдралын альва тохиолдолд хэрхийг урьдаас төлөвлөжээ. Дүүрвагийн амар бол 4,000 франктай, түүнээс 1,500-ыг өөр тавьж авсан гэх бөгөөд бусд нь энэ жил хувь заяанд өөрчлөлт орохыг хүлээж байхдаа хоримтлуулсан мөнгө гэжээ. Мадленагийн амар бол Форестээс үлдсэн 40,000 франктай. Мадлен түрүүч хар хүнээ санамгц. "Их юм бай тунгамтай. Маш ажилсан хүн байсан юм шүү. Богинохоо хугацаанд бүхэл насныхаа эд хөрөнгө олчих хүн байсансан" гэж магтан ярьсанд дүүрва шал өөр юм бодож явсан тул юур анхаарсангүй. Мадлен байцгээ дууга болж цаанаа нэг юм бодох мэт болсноо түрүүн эхэлсэн үгээ цааш үргэлжлүүлэн "Та 3-4 жилийн дараа 30-аас 40,000 франк хөрөмлүүлж чадна. Шаарл байсан бол тийм мөнгө олж чадах л байсан да" гэж ярихад нь Жорж түүний сургаал үгнээс залхаад шууд яриан дундуур нь орж "Тэр хүний тухай ярих гэж та бид хоёр Руан руу яваагүй гэдгээ би мэдэж байна" гэлээ. Мадлен Жоржийн хазар дээр аяархан алгадаад авч "Нэрээ тийм шүү. Би бүр мартчихж" гэд инээд алдлаа. Дүүрва үгэнд оромтгой хүүхэд шиг өвдөг дээрээ гараа тавин суулаа. "Та ямар тэний юм шиг байна вэ? Та л намайг ийм болголоо шүү дээ. Одоо лав энэ байдлаас гарч чадахгүй байхаа." "Яагаад тэр вүлээ?" "Яагаад гэвэл та манай аж ахуйг удирдаа зогсохгүй намайг хүртэл жолоодох учраас. Үнэндээ та бэлэвсэн авгаа гэсэндээ таны мэдлэлд бүх юм байгаа биз" гэж дүүрва хариуллаа. Хүүхэн гайхаж "Та юу гэх гээд байна?" "Би юу? Таны мэдлэг боловсрал миний мөнхөг харанхуйг арилгаж нөхөртэй хүүхний туршлага чинь ганц бие миний сураагүйг сургах ёстой л гэх байна" гэжээ. "Арай дэндэж байгаа юм шүү" гэж Мадлен дуу алдахад "Огт дэндээгүй байна. Би эмэгтэй хүнийг мэдэхгүй тийм биз дээ. Тэгтэл та бэлэвсэн авгаа юм чинь эрэгтэйчүүдийг сайн мэднэ. Тийм байз? Та өнөө орой намайг хүмүүжүүлж эхлэн тийм үү? Тэрч байтугай та хөсвөл одоохон ч эхэлж болно" гэлээ. "Ухай, энэ тухайд та надад найдаж байгаа юм биз дээ" гэж хүүхэн баясан сэргэж ирсэнд "Тэгэлгүй яах вэ? Би танд л найдана. Хамгийн гол нь та надад 20 удаа хичээл заагаад намайг боловсралтай хүн болгочих чадна гэж үзэж байна. 10 удаагийн хичээлд нь үндсэн зүйл болох уншлага, үсгийн дүрм зааж нөгөө 10-т нь дасгал, уран үгийн сургууль хийлгэнэз. Би үнэндээ юм мэдэхгүй. Би бүр юу ч мэдэхгүй хүн шүү дээ" гэж хичээл хариулж байгаа хүүхэд шиг хүлсэнгүй байдалтай хэллээ. Мадлен түрүүчийнхээс улам хөгжилтэй болж
Чи тэнэг хүн юм аа гэвэл нэгтэл чи намайг чи гэснээс хойш би ч гэсэн чамайг дагна. Тэгээд миний хайр дурлал хор мөнгөрөх тутам хүчтэй болж Руан орох зам улам урт болсон шиг байгааг чамд хэлье гэлээ. Дөрва одоо жүжиглэх мэт ярьж ямар нэг юм хэлчихэд нүур амаа маяглуулах нь дээд зэргийн салан задгай байдлын альва дүрсгүйтэл дассан залуу эмэгтэйг зугаацуулах. Мадлен Дөрваг байн нүдний булангаар ширтгэхэд үнэхээр цэвэрхэн шиг харагдаж далд нэгэн хүслийг бадруулах нь хэдийгээр тэсэн төвчээд хоолныхоо дараа идэх нь зүйтэйг мэдсээр хэрнэ модны мөчрөөс бунжин унжсан жимсийг хараад хорхой хүрдэгтэй адилхан байлаа. Залуу хүүхэн ингэж томоогүй юм бодсондоо ичингүйрэн үл мэдэг улайжээ. Тэгснэ. Миний хонгор сурагч, миний туршлага, миний асар их туршлагад итгэх тун. Вагон дотор үнсэлцээд хэрэг байдгүй юм шүү. Тэгвэл сонирхолгүй болгож орхид юм гэд улам улаан болж боловсроогүй тариаг хаддаггүй юм гэж шивгэнжээ. Дөрва жуумалзан инээмсэглэж тэрхүү хөөрхөн амнаас гарсан битүүлэг утгатай үгэнд сэргэж ирлээ. Тэгснэ майн унших мэт чимээгүй уруулаа хөдөлгөж хэрээсэн залбираад өөрийн биеийг нүгэлт бодлоос хаацайлан хамгаалдаг Антони Гэгений таалдор даатгана. Ингээд би мөс шиг болох нь тэр гэж жавхлан таяа хэллээ. Нэг мэтгэд шөнө болж ич этгээдэд орших нүд алдам талыг үдшийн бүрэнхий нэмгэн алчуур мэтээр нөмрөн авлаа. Галт тэрэг Сена мөрнийг даган явж байлаа. Залуу хос төмөр замын далан дагуу өнгөлмөл төмөрлөг өргөн тууз мэт урсах голын ус жаргах нарны туяанд улбар ягаан өнгөөр толботон үзэгдэх тэнгэрээс буусан хүрэн улаан гэрлийг сонирхон харж авчээ. Тэрхүү туяа цацраг аажмаар бүдгэрсээр үнсэн өнгөтэй болж замхарах нь гунигтай. Харин уудам тал үдшийн бүрий болох бүрд гүйгээд өнгөрдөг жихүүдэс хүрэм үхлийн өмнөх жижиргэнээр жижирэн дагжих мэт болоод түнэр харанхуй давтлаа. Үдшийн гуниг нээлттэй цонхоор орж ирээд саяхан хөгжөөнтэй явснаа гэнэт дууга хураасан залуу гэр бүлийнхний сэтгэл санааг бүрхэн бүүтилгэжээ. Тэр хоёр бие биедээ шахан суугаад 5 дугаар сарын цэлмэг сайхан өдрийн гуниг төгсгөлийг ажиглан явлаа. Ман тэд ирэхэд нь тосон дэн асааж вагон доторх бор зэмбэн бүрээсийг сүүмэлдсэн бүдэг шар гэрлэр гэрэлтүүллээ. Дөрва Мадленыг тэрч биедээ наалдууллаа. Түрүүчийн оргилсон хүсэл нь намуухан тайван энхрийлэн эрхлүүлэх зөөлөн ааш улан хувирчээ. Миний бяцхан мад би чамайга эгнэгт хайрлана гэж дуулдахтай үгүйтэй шивнэнэ. Түүний гэтгэх мэт дуу хүүхний сэтгэлийг хөдөлгөж хамаг биеийн сэрхэн цочоосонд хүүхэн жаахан налж Дөрвагийн хацрыг халуун зөөлхөн хөхөн дээр аятайхан тааруулаад уруулаад сургуйлгажээ. Ийхүү удтал дуу шуугүй саллгүй озолдон үнсэлцэж байснаа хоёр бие гэв гэнэт галзуу мэт харилцсан тэмүүлж солилцсон зөрөлцөөд ойрхон зур ширүүн тэмцэл болж үзэгдэх төдий хугацаанд хамаа намбаагүйгээр тачаалыг тайлан номхдожээ. Дараа нь хоёулаа жаахан ядарч гонсойс хийсэн боловч бие биенээ эрхлүүлэн ноолох нь хэвээрээ тас тэвэрлсэн явсаар зогсох газар ойрцны дохио болгон бух тэрэг янданга дуурахаас нааш тавилцсангүй. Мадлен хурууныхаа үзүүрээр санчигныхаа задарсан үсийг илэх зураа. Ямар тэнэг юм болов бид хоёр яг л хүүхэд шиг явна гэлээ. Гэвч Дөрва хүүхний хоёр гарыг ээлжлэн ухаан мэдээгүй юм шиг учир зүггүй үнсэж миний бяцхан мад би чамайга бишрэн хайрлаж байна гэлээ. Тэд Руан орон ортол бараг хөдлөлгүй хоёр хазраа наагаад шөнийн харанхуйд байн сүүмэлзэн өнгөрөх гэрэлтэй байшинг онгорхой цонхоор харж явжээ. Ингэж бие биедээ ойрхон яваадаа жаргалаа адилж харилцан инхрийлэх нь улам нялууран янагшиж хамаагаа алдан хожмын маргаа шиг хоёулаа мөрөө төсгөөлөө. Гол руу харсан цонхтой нэг нь зочид буудалд бууж жаал зугаа юм идсэн болоод шалавхан унтцгаалаа. Өглөө зарц хүүхэн яг 8 цагт сэрээлээ. Тэдний байгаа унтлагын өрөөнд цайг нь оруулж өгсөн тул нэг аягуугаад Дөрва эхнэрээ харж баясан чанга тэврэхтэй олдхуяа бэрх ховор нандин эрдэн олсон хүнлэвэ байлаа.
Миний бяцхан мад. Би чамда маш их зөндөө хайртай гэж хэвгэлээ. Мадлен сэтгэл хангалуун байдалтай итгэлтэйгээр инээмсэглээд би ч бас тийм шиг байна гэж түүнийг үнсэнгээ хариуллаа. Энэхэн үес дүүрва гэртээ очиж яваага бодмогц бас л санаа зовно. Эхнэртээ олон дахин сануулж урьдаас учрыг ойлгуулан ятгаж урмыг хугалахгүй хичээсэн ч энэ удаа тэр тухай дахин сэргээж ярих нь зүйтэй гэж үзээд. Тэд нар минь ёстой нэг тариачин улсдоо дүүрт гардаг шиг хиймэл тариачин биш л гэж мэдээрээ. Гэхэд хүүхэн инээд алдаж мэдлгүй яах вэ? Чи надад хэлсэн шүү дээ. Зайл босоорой. Би чамаас болоод босож чадахгүй байна гэж. Дөрөв орноос дэвхрэн бууж оймсоо өмсөж байх зураа. Бид их л тохимуутай байх бах та. Миний өрөөнд сүрлэн дэвсгэртэй ганц муу хуучин орноос өөр юу ч байхгүй. Манай энэ кантэлд чинь үснөөс нь дэвсгэр байдгийг мэдгчгүй гэж учирлахт нь Мадлен бөөн баярвалж тэгээд яагаа вэ? Тэрэн шиг сайхан юм гэж юу байх вэ? Чамтайгаа цуг нойргүй хонцоход гэв гинт дахиад уурахыг сонсон шүү дээ гэж. Мадлен үслэг цагаан давуугаар хийсэн өглөөнийхөө халахгар хувцс өмсхийг дөөрвө хармагц таниад нэг л эвгүрхлээ. Яагаад тэр вүлээ? Авгайд нь өчтөчнөө өглөөний өмсгөл бийг маш сайн мэднэ. Тэгэхээр дахин цоош нь хувцс унаар авах хэрэгтэй болж байна уу? Яа тэгсэн ч дураараа л болно биз. Харин төрөөчийн нөхрийг байж байхад өмсөж байсан гэрийн хувцас шөнийн цамц ер янаг дурлалын альва өмсгөлийн харахад дургүй байжээ. Нэг үгээр хэлбэл тэрхүү зөөлөн дулаахан дааванд Форестгийн бие хүрсний ямархан нэгэн уул мөр бие юм шиг санагдаад болж өгсөнгүй. Дөрөв тамхи хасааж цонхон дээр очлоо. Усан онгоцны зогсоол хийгээд олон тооны дарвуулт хөнгөн хөлөг палтгар намхан галт онгоц хятан дуугарсан өргөх самхгийн тусламжтайгаар ачаага буулгаж байгаа өргөн мөрнийг харахад аль хэдийнээс мэддэг хэрн маш сүртэй санагдсанд ямар гоё юм бэ? Соёлог чамайг гэж дуун алдлаа. Мадлен гүйж ирээд мөрөн дээр нь хоёр гараа тавьж найланхай зөөлхнөөр наалдан зогсоод таг дуугүй болж үзгэлэн сайхныг гөлрөн мэл гайхснаа. Ямар сайхан юм бэ? Ямар гоё юм бэ? Голын усанд ийм олон хөлөг онгоц байдгийн чинээ сансангүй гэж дахин давтан хэллээ. Тэд хэд хоногийн өмнө хэл мэдээ өгсөн болохоор хогшчүүл дээрээ ирж өглөөний унд хоол идэх ёстой байж. Ингээд нэг цагийн дараа гэхэд хуучин тогоо шиг хангар янгар дуугарсан задгай сүүхэн суучсан явлаа. Эхлээд уйтгар хүрэм модод харгуй үзүүр төсгөлгүй юм шиг үргэлжилснэ зүлэгтэй газар залгаж нэгэн гол дундуур нуурсантай дайралдаж харгуй уул ууж чиглэхэд Мадлен нэлээд ядарлаа. Тэр ямби сүүхийн нэг буланд шахад суугаад наранд ил гарч түүний зөөлөн элчэнд бүүэлэгдэн хөдөө нутгийн саруул сайхан агарын бүлээн амьсгаанд бие тавиран альжаагаад уудлагүй үүргэлж эхэллээ. Алив тэрнийг хараарай гэж нөхрөн сэрээлээ. Тэд уулын тэхээ дундаас нилээд өнгөрөө зогссон нь аянчин жуулчин бүхэнд үзүүлдэг үзэглэнтэй сайхнараа нэрд гарсан газар байж. Тэртээ доор тунгалаг мөрөн нүд алдам талын дундуур урсан байгааг харцгаалаа. Тоо томшгүй жижиг арал довцог бүхий тэр гол тэртээ холоос нааш тахиралдан урссаар руан хүрдгийнхээ даваан дээр тойроод гарчээ. Голын наад биед өглөөний ман дундаас үзэгдэх хотын барилга байшингийн дээвэр нь нарны туяанд алтран гэлэлзэж асар том эрдэнийн чулуу мэт сүмийн хонхнууд нь хурц шовх хавтгай зантгар хэврэг бүх янз бүр үзэгдэж хаан төрийн сүлд титэм сэлбэрлээстэй дуграг дөрвөлжин үзүүртэй үзүүргүй хонхны байр цамхаг харагдаж энэ бүх гот маягийн сүмийн шов хоройноос дээш дэлхийд хамгийн өндөр этгээ сонин гайхалтай урт дугны орой тэнгэрт цойлох мэт ганцаар ёрдож зүүн тушаа голын цаад биед Сен Северийн хавь газрын зах зүхдах үйлдвэрийн яндан сүндэрлэх нь бөөрөнхийн нарийнхан агаад дээгүүрээ зантгар харагдана. Өндрөөрөө энэ чацуу хонхны шогроос тоогоор хавьгүй олон тэдгээр яндангийн өндөр тоосгон багнас цэлмэг тэнгэрийг чулуун нүүрсний хар утаагаар утгах нь аажимда уудам талын дээгүүр түгэн замхарна. Хёб сааны пирамид шиг тэнгэрт цойлон гарсан өндөр яндан
авраг том сахилгаан гэдэг гал сөнөөх газрын хоолойнд зэрэгэлдээ орших, өөртөө нь бараг чацуу, суврагын шовх оройтой хослон харагдах бөгөөд түрүүчийнх нь мөнхөд утаа савсуулан хөдөлмөрлөж байдаг уйлдвэрийн хаан, сүүлчийнх нь шовгор оройт сүм дугны хаан гэмээр. Ажилчны суудаг хотын захаас нарсан ой залгаж, Сена мөрөн хуучин шинэ хоёр хотын дундуур өнгөрч цааш урсахдаа ой модоор бүрхмэл тахиралдсан эрг үүсгэж, зарим газраа цагаан хад чулуугийн ил гарган явсаар дахин нэг том гэгчийн хагас дугуй үүсгээд бараа тасарчээ. Голыг уруудаж өгсөн явах галт онгоц ялаан чинээ үзэгдэж, өтгөн харуутаа багшруулан чиргүүлт хөлөг авч явна. Голын усан доторх бяцхан арлууд зарим газраа хэлхэлдэн тогтож, зарим газраа том жижиг сувдан эрх мэт янз бүрээр хоолойр харагдана. Зорчин явагчдын хандлаа харахыг хүлээн зогсоо хот чинь хэн ямар давхаргын хэд хичнээн хугацаанд сонирхдгийг урдын туршлагаараа мэдхүүлгэв. Тэд зогссон газраас хөдөлмөгц дүүрвэ хэдэн зуун метрийн газраас угтан айсгүй хоёр хөгшнийг харж хаад дэвхрэн бууж "Хөө манайхан байна. Би танилаа" гэж чанга хэллээ. Эрэм хоёр тариачин эв хавгүй майжгнан алхаж мөрөөрөө байн шүрэгцэлсээр ирж явлаа. Эрэхтэй намхан пагдгар улаан хазартай нас өндөр болж нилээд гэцэлсэн чи биеийн чир харагдлаа. Эмэгтэй нь эвхийсэн өндөр янхэр уйтгартай царайтай нь ёстой нэг өсөх наснаас өдий хүртэл хар ажил хийж хар хүнийхээ орсон гарсантай нийлж ууж наргиж байхад огт инээж үзээгүй хөдөөний хөдөлмөрч эмэгтэй байлаа. Мадлын мөн өөрцгүй сүйхнээс буугаад тэрхүү хөөрхийлэлтэй хоёрыг үзмэгцээ зүрх шимширсэн учраас өөрөө ч ойлгосонгүй. Тэд ийм дэгжин болсон хүүгээ таньсангүй. Бас энэ цагаан даашинцтай ганган авгааг манай бэр юм гэж ой ухаандаа ч оруулсангүй. Тэд сүйх тэргнээс төрүүлэн яваа хот газрын хүмүүсийг ойшоолгүй удтал хүлээсэн хүүгээ угтахаар дуугарах завгүй яаран явцгаажээ. Тэр хоёр хажуугаар нь зөрөөд өнгөрөхөөр чигтэй болоход нь Жорж дүүрвэ инээж "Дүүрвэ аав сайн уу?" гэж хашгирлаа. Өвгөн эмгэн хоёр мэл гайхаж цэл хөхрөн хөшөө шиг зогсчихсноо эмгэн нь төрүүлэн сэхэ орж ураг шалхан "Хүүмэн чи юу?" гэж асуулаа. "Гү тэгэлгүй яах өөр хэн байх вүлээ?" "Дүүрвэ ээжээ" гэж Жорж хэлээд өөдөөс нь ухтан очиж хүүгийн ёсоор хоёр хацрын шов хийтэл үнслээ. Дараа нь бөөний панцчин нарын өмсдөг шиг өндөр гозуур хар торгон руан малгайгаа аваад тосон ирсэн аавтайгаа хацраа нийлүүлэн тэвэрлэлээ. Тэгээд "Энэ манай аавгаа" гэж Жорж танилцууллаа. Тариачид Мадленыг харлаа. Тэд түүнийг харахтаа гайхалтай юм үзсэн юм шиг айн төгшөх байдалтай бөгөөд өвгөн учрыг олж ядаж байхдаа бас сэтгэл хангалуун болж дэмжих санаа төрсөн бол эмгэнд атаархан дургүйцэх сэтгэл төржээ. Өвгөн угаас золботын дээр уусан арх дарсны халуунд ам халсан тул жогтойгоор нүд ирмээд зориг орж тэгэхээр энэ хүний чинь үнсэж болох нь байна уугүй юу?" гэж асуувал "Дураараа л бол доо" гэж хүүн хариуллаа. Тэргүй эвгүй байдалд орсон Мадлен өвгөнд хацраа тавьж өгөхөд нь өвгөн хөдөөний маягаар чанга гэгчин шов хийдэл таалаад гарынхаа араар уруулаа шудран арчлаа. Эмгэн мөн адил таалсан боловч цаанаа дургүйцэн зэвүүрэх тул ёс төдий болж. Эмгэн үнэндээ ийм бэртэй болно гэж санаагүй байжээ. Түүний бодлоор бол болсон алим шиг улаан, сайн үйлдвэрийн гүү шиг тарган цатгалан хөдөө нутгийн гамбгар улаан бүсгүй хэрэгтэй байж. Тэгвэл энэ олон нуглаас хүнээс улсан хувцастай хулмас санхлуулсан хүүхэн завхай зайдан эмийг л санагдууллаа. Ер эмгэний боддогоор бол сүрчиг бүхэн хулмас шиг байж. Залуу гэр бүлийн ачааг тээсэн сүйх тэрэгний араас цөмөрөө явцгаалаа. Өвгөн хүүгээ сугадан алхаагаа жаахан удаашруулад "За тэгээд ажил үйл ямар шүү явна да?" хэлэх юм алгуу их сайн. Эр хүн. Энэ авгаа чинь хичнээн хөрөнгөтэй ирэвдэ. 40,000 франктай гэж Жоржийг хариулахад баярлсандаа шогшрон эсгэрч "Хацойлог" гэхээс өөр юм хэлж чадсангүй. Учир нь тэр их мөнгө дуулаад сүрхий балмагджээ. Дараа нь ихэмсэг байдлаар итгэл төгс
Сайхан юм тийм аа. Хэлэх юм алга гэлээ. Үнэндээ Мадлен түүний санаанд таарчээ. Аавтан цагта авгай хүүхнийг яггүй мэддэх тооцогддог байсан болохоор аргагүй биз. Мадлен хадам ээжтэйгээ дуу шуугүй зэрэгцэн явлаа. Эрэгтэй чүүл удалгүй тэдний араас гүйцэн ирцгээжээ. Тэд зам дагуу тогтсон жижигхэн тосгонд ойртон очлоо. Арваараа замын хоёр талд байрлсан байшин дотор хот маягаар барьсан байшин ч үзэгдэж, сүрэл ваараар дээвэрлсэн ердийн шавар тоосгон байшин ч харагдлаа. Тосгоны зүүн гар талын хамгийн захад дээвэртэй хонгилтой дам байшин байгаа нь Дөрвөө өвгний эрхэлдэг сайхан зураг гэдэг газар байлаа. Эртний заншлаар хаалган дээрээ нарсны мөчр хадсан нь ам цангасан хэн боловч орж болохыг бэлэгдэжээ. Өглөөний хоолыг танхимд хоёр жижиг бүтээлгээр бүтээсэн нийлүүлмэл ширээн дээр бэлтгэжээ. Ажил хамсалцаж байсан айлын авгай ганган хүүхнийг хараад доор тонгой хүндэтгэж дараа нь Жоржийг танимагцаа. Хээ бурхан тэнгэр эн чинь чи юу да хөөх юм гэж дуалдахад. Тийм ээ би байна. Билэн ээж сайн уу? Гэж Жорж баясгалантай хариулаад эцэг хоёроо үнссэн шиг адилхан үнслээ. Тэгээд эхнэртэй хандаж за өрөөнд орё. Малгай тавих газар олдох байх гэлээ. Дөрвөө Мадленыг дагуулan баруун гар талын хаалгаар чулуун шалтай сэлүүхэн өрөөнд орууллаа. Өрөөний ханыг шохойцсон тул цав цагаан агаад орны дээр хулдаасан даван хөшиг өлгөжээ. Бомб дээрх цовдлмол бурхан хөхөнгийн 70 модны дор байгаа Пол Виржини 2 ба зээрд мөртөө 1-р Наполеоныг дүрсэлсэн 2 тосон бар үзэгдсэн нь энэхүү цэвэрхэн боловч уйтгар хөрөм өрөөний урдаа барих гоёл болжээ. Жорж хоёулахнаа болмогц Мадленыг үнсэж сайн байна уу Мад? Би хөгшчүүл дээрээ ирсэндээ баяртай байна. Парист байхдаа ер санагддаггүй хэрэн хүрээд ирэхээр их аятайхан байдгийг гэлээ. Гэтэл аав нь завсрын ханыг нудраагаар балбаж "Бушуулцгаагаарай, шүл гараад ирсэн шүү" гэхт нь танхимд орцгоолоо. Ингэж тун мэдлэг чадвар муутай тааруулсан хөдөө газрын өглөөний хоол нэгэн хэсэгтээ салахгүй үргэлжиллээ. Эхлээд хоньны мах тавьж дараа нь хяам өгөөд тэрнийхээс үлд өндөгний нухаж тавилаа. Алимны арх бас хэд хэдэн аягадар суусан өвгөн ам халан ааш хөгжилтэй болж уран цэцэн сонин хачин яриа урсгаж гарлаа. Тэгтээ том баярт зориулн нөөцөж байсан наригантай явдлыг дээрээс нь хөвүүлж ичмээр зовмоор алиа шогийг нөхөд нь учирсан мэтэр ярьлаа. Хэдийгээр Жорж тэдгэрийн цээжээр мэдэх боловч инээн баясаж байж. Тийм инээсний учир бол төрсөн газрын агаарт цогтож харбаг наснаас мэдэх газар ус том жижиг альва юм бүхнийг хармагц урдийн бодол сэргэж өнгөрснийг дурсан санагдуулах төрлөх нутагтаа ирснээс болжээ. Тэр нь хаалган дээрх чавчсны ор ямар нэгэн үйл ялах зүйлийг санагдуулсан 3 хөлт сандал, газар шорооны уур амьсгаа, ойр тойрны ой мод, давирхайн хүчтэй үнэр, орон байрны үнэр, тогтвор усны үнэр, аргал хорголын үнэр байж. Тэгэхэд эмгэн дөрвөө өнөөл уйдгартай баргар царайлсан хэвээрээ таг дуугүй сууж бэрийгэ үзэн ядан ширтэнэ. Тийм ээ. Хатуу хөтүү ажилд хамаг биений эвдэрч эвэр дайр ургасан гартай хөдөлмөрч тариачин хүн ийм дургүй хөрм хотын ганга хүүхнийг таалахгүй нь мэдээж бөгөөд бэрн нэг л бузар булай завхай зайдан өвчин эмгэгтэй нүгэл хийхээс өөр ажилгүй хүний биелсэн дүрмэд санагдах нь мэдээж. Эмгэн хаяа босож хоол тавих юм уу галун хүзүүтээс иссэн шардарс хийжүүлсэн ус шиг бөглөөгөө бууддаг хөөсөрсөн амттай улаан арх аягална. Мадлен юу ч идэж уусангүй хэнтэй ч ярьсангүй гуниглан суулаа. Уруулаас нь байнга салдгүй инээмсэглэн алга болж оронд нь яа гэхэвдэ гэсэн хүлцэнгүй байдал илэрч их л гонсойж сэтгэлээр унсан харагдана. Юунаас болов? Өрөөл ишээрэй гэсэн шүү дээ. Тариачин айл жирийн тариачныг очиж явна гэдгээ мэдчил байсан. Ер нь хизээч нэг юмыг шүтэж нөгөөгөөс нь дээр тавьдаг замтай адил энэ тариачдыг яагаад хүсэх болов?
Ер нь тэгээд энийг мэдсэн гэж үү. Эмэгтэй хүн заавал этгээд байгаа юмнаас өөр юмыг хүсэж байдаг шүү дээ. Магадгүй энэ хүмүүс хол газраас дурлам сайхан санагдав. Дурлам сайхнаа бай гэхэд нилээд дээгүүр, нилээд сайн, баяр хөгжөөнтэй, үсгэлэнтэй санагдсан хэрэг үз. Мөн түнчлэн тэднийг уран зохиолд гардаг шиг боловсон зөв хүмүүжлтэй байх гэж ерөөсөө ч бодоогүй юм. Тэгвэл яагаад одоо ялах ялахгүй юм бүхэн өчүүхэн төдий бүдүүлэг байдал хөдөөх тариачны хэлэх ярих, инээ хөдлөх, аашлах авирлах нь түүний дургуг хүргэв. Мадлен ээжээ дурсан саналаа. Ээж нь Сен-Денид сургууль хийж гэрийн багш болсон хүн байж. Тэгснээ нэгэн хүний хайрыг татаж удаан бололгүй Мадленыг 12 та байхад үгүйрч хоосроод уй гашуу болж нас барсан санаж. Мадлен ээжийнхээ талаар амьтан хүнд цухилгадгүй явсан билээ. Үл мэдэгдэх нэгэн хүн Мадленыг боловсралтай болгосон нь лав эцэг нь байсан биз. Тэр чухам ямар хүн байсныг бүр түр гадарлах боловч мэдлгүй хоцорчээ. Өглөөний хоол хавьд төгсөх шинжгүй. Хүмүүс нэмж ирсээр байлаа. Тэд өвгөн Дөрвягийн амрыг ирж Жоржийг хармагц хоолойгоо татан шагширцгааж залуу хүүхнийг нүд болондон ажаад жогтойгоор ирэмцгээх нь Жорж Дөрвяч сайн ирээ. Дэгээд давсан авгыг нь хараач бэлцэх мэт. Бусад баг шиг танил нь модон ширээнээ сууцгааж литр аяг 2 хундаг шарц аяг Рафаэл дарс гэх мэтээр хашгиралдан хар цагаан ясаар тус тас хийлгэн нүх шахаж эхэллээ. Энэ үед эмгэн Дөрвя байн байн орж гарч уйдгартай царайсан хэвээрээ хүмүүст үйлчилж тэднээс мөнгөний аван хөхд аван хормогчныхоо үзүүрээр ширээг арчин цэвэрлэж явлаа. Шавар ганс хямд янжуурын утаанд тасалгаа битүүрэхэд Мадлен ханааж гарвал яасан бэ? Би сууж чадахгүй гэжээ. Гэвч хооллож дуусаагүй тул өвгөн Дөрвя дургуйцлээ. Тэгэхээр нь ширээний араас босож харцуулыг шарцтай кофе уухыг хүлээхээр шийдээд хаалганы дэрэгдэх сандал суулаа. Жаахан байзантал Жорж босч ирээд хоёулаа Сенаар гүйж чадрах үү тэхүү. Тэги явъя гэж Мадлен уухайн тас зөвшөөрлөө. Тэр хоёр уулнаас буугаад круассаас зав хөлслөн авлаа. Тинхүү алжаасан биесээ амрааж арлын дэргэд уд модны сүүдэрт хаврын наранд ээж үл мэдэг чичрэх усны долгионд бүүвэлгүлэн өдрийн хагасыг өнгөрөөгөөд харанхуй болоход гэртээ буцаж ирлээ. Тосон дэнгийн гэрэлд орон хоол идцгээс нь Мадленд өглөөний хоолноос ч уйдгартай санагдлаа. Өвгөн Дөрвя шартаад дуугүй эмгэн нь битүү уурандаа бэлхийч гисэн суулаа. Бүдэг гэрэлтсэн зэгэл хананд тийм гэхийн аргагүй хачин хөдөлж байгаа том хамартай сүүдэр тусж хэн нэгэн сүүмэлзэн чичрэгнэх дэнгийн дүлнөөс хажуу тийш хармагцал ханан дээр өвсний ацмит сэрээ барьсан асар том гарын дүрс үлгэрийн мангасын ам шиг аймаар том ам ангаж харагдлаа. Мадлен хоолоо идэж дуусмагцсан тамхины утаа асгаран зудгасан архины үнэр үүр чингэсэн энэ муухай өрөөнд удахыг хүссэнгүй тул эр нөхрөө аваад гадагшаа гарчээ. Чи мөнч их вүйдвэ гэж Жорж гадаа гарсан хойноо хэлэхэд нь хүүхэн тэгээгүй гэхээр завдтал Жорж цааш залган хотлаа би цөмийг харж байна. Чамайг дуугүй байгаа бол маргааш өглөө явъя да. Гэхдээ үгүй тэгсэн ч яах вэ гэж цаана дуртай зөвшөөрлөө. Тэднийг харанхуй шөнө бүрхэн авсан өндөр мододтой их хойн нарийнхан замаар алгуурхан явхад хэдийгээр дулаахан ч гэлээ үл мэдэг чимээ саржигнах сэржигнэх амьсгаа авах мэт элдв дуун тасарсангүй. Бид хаана явна гэж хүүхнийг асуухад ойд энэ ой их үү? Маш их. Францын хамгийн их хойн нэг шүү дээ гэж тайлбарллаа. Газар шороо мод чулуу хаг хөвдийн үнэр, унуул дарихны үнэр, бэлцийн төрүүлж байгаа нахианы үнэр, ер ойн гүний хуучин шин үнэр хослон анхилсан нь эндхий юм бүхэн үүргэлэн байх мэт. Мадленыг дээш харахад моддын завсраар од мичид үзэгдэх бөгөөд нэг ч мөчөр хөдлөөгүй хэрнэ тойрон хүрээлсэн их ойн авч
намаа дуулдах төдий сэржигнэх нь мэдэгдэнэ. Тэгтэл хамаг бие нь хачин эвгүйгээр дагж ах шиг болоод сэтгэлд нь сэв ороход зүрх нь үл ухагдах гуйнагаар дүүрлээ. Энэ юун асуулва? Энэ асуудалд хариу өгч чадсангүй. Гэвч гав ганцаараа орхигдож, гав ганцаараа төөрч, амьдаараа авслуулсан мэт болж дээгүүрээ үл мэдэг сэвэл зөгтөдий энэ их амьгүй багансын дунд цорын ганцаараа яваа юм шиг зүг бүрээс нь аюул занал хийлэн байх мэт гэнт бодогджээ. Миний айд сүрээд байна, буцъя да гэж түүнийг аяархан шивгэнэхэд Жорж за яг буцъя л да гэж Парис руугаа маргааш өглөөгөр явах уу? Тийм ээ, маргааш. Маргааш өглөө шүү. Чиний дураар л болъё. Өглөө явсан ч болно гэлээ. Тэднийг ирэхэд хөгшчүүл нь орондоо орцгоосон байлаа. Мадлен тэр шөнө маш муу унтжээ. Учир юун гэвэл чихэнд дасаагүй хөдөө газрын элдв чимээ байн сэрээж шар шувуу дуугарч гэрийн хаяанд хашаатай эр гахай хуржигнэж хөхраад бараг шүн дундаас эхлээд азарган дахиа орилоод салсангүй. Мадлен үүр гэгэрэхтэй зэрэгэл аль хэдийн хөл дээрээ босчихсон явах замдаа юмаа төхөөрч эхэллээ. Жорж явах улснаа хөгшчүүлдэ хэлэхэд тэд нь эхлээд сандарч балмагдсан боловч төдхөн хэнээс шалтгаалсныг гадарлаад гайгүй болцгоолоо. Тэгээд өвгөн бид ойрдоо уулзах болов уу гэж л асууж. Уулзалгүй яах вэ? Ирэх зүүн уулзна. Да тийм байж. Гэлээ хажуунаас нэмгэн сүүлд нь амаа битгий бариарай. Энээс өөр юу хэлэх вэ? Гэж аман дотроо ууртай захилаа. Жорж тэднийхээ санааг засах бодолтой 200 франк өглөө. Нэгэн жаал хүүг унаанд илгээсэн нь 10 цагт тэрэг аваад ирж залуу хос хөгшчүүлээ үнсээд мордлоо. Уулнаас бууж явах үедээ Жорж инээд алдаж за би чамд өмнө хэлээ биз дээ. Би чамайг их эцэгтэйгээ дүүрвэд кантл гайхантай танилцуулах хэрэггүй л байсан юм да. Гэхэд Мадлен ч бас инээж одоо бодоход их л сайхан улс шиг санагдаж байна. Би л эдэнд их хайртай байгаахаа. Парист очисон хойно нэг юм авч бэлэг явуулнаа гэлээ. Мадлен жаахан чимээгүй явснаа. Дүүрвэд кантл бидний урилгын бичиг хүмүүст гайхалтай санагдахгүй чи үзэндээ. Бид чиний аав ээж эзэмшилд очиж 7 хоноод ирсэн гэж хэлнэ. Ингээд Жоржд наалдаж сахалд нь уруулаа хүргээд авч. Сайн байна уу Жорж? Гэхдээ нь сайн байна уу? Мад ингээд бүслэхийгээр нь тэрвэрэн авчээ. Өглөөний нар гийсэн өргөн талын дундуур урссан голын ус мөнгөн тууз мэт тахирлан үйлдвэрийн яндан бүхнээс багил харав таа багшран хуучин хотын дээгүүр сүмийн шовгор оройт хонхны байр ёрдойлдох нь алсад харагдлаа. Хоёрдугаар бүлэг. Дүүрвагийнхныг нийслэлдээ эргэж ирснээс хойш 2 хоног өнгөрчээ. Жорж үүрэгт ажилдаа хэдийн орчихсон намайг мэдээллийн хэлцээ эрхлэгчээс чөлөөлж Форестгийн хийж байсан ажил томилох үз. Тэгвэл улс төрийн бодлогод хамаг бие зориулна да гэж битүү гордож байжээ. Жорж энэ үдэш гэртээ нэгэн цагт түрүүчийн хар хүнийх байсан бол одоо өөрийн гэр болсон байр руугаа санаа сэтгэл маш аятайхан явахдаа дур булаам хөөхөн сарай нь хаашаач зайлх аргагүй нөлөөлж мэдэгдэлгүйгээр улам газар авч эрхэндээ оруулах тийшээ хандаж байгаа эхнэрээ тэврэн үнсхийг яарчээ. Жорж Лоретийн Эгтагны сүмийн нэг буланд байхад цэцгийн дэлгүүрийн хажууд ирээд Матленад цэцэг аваачиж барья гэж нэн дарив. Хараахан дэлбэлж үүсээгүй баглаа сарнай
анхлан үнэртэй бүхэл бүтэн буудал цомрлог авлаа. Шинэ байрныхаа шат болгоны толинд өөрийгөө хараад их л маадайж бас энэ байшинд анх хэрхэн орсноо үргэлж санаж авлаа. Түлхүүрээ гэртээ мартсан тул Мадлений зөвлснөөр үлдээсэн өнөөхөд зарц үүд онгойлгож өглөө. Дөрөв авга гэртээ би юу? Гэхдээ би ноёнтоо гэлээ. Жорж хоолны өрөөнд дундуур өнгөрөхдөө 3 хүний ширээ засныг үзээд маш их гайхлаа. Хоолны өрөөг зочдын өрөөнөөс тусгаарласан хөшиг жаахан сөхөгдсөний завсраар Мадлен харагдсан нь түүний барьж ирсэнтэй эгэ адилхан сарны цэцгийн баглааг зуухан дээрх вааранд зоож байх нь тэрэ. Гэнэт Жоржийн уур хурч эхнэртэй уйлчилж баясуулан жаргалаа эдлэндээ гэж аль эртнээс бодож авсан бодлоо өөр хүнд хулгайлуулсан мэт тун эвгүрхлээ. Чи өөр хүн урьчихсан юм уу? Гэж ормогц асуувал хүүхэн эргэж харалгүй өнөө цэцгээ орлсон хэвээрээ. Тэгсэн ч гэхэд хэцүү, тэгээгүй ч гэхэд хэцүү. Тогтсон заншил ёсоор манай хуучин танил найз Деводрик гүн ирнэ. Үүнээс урд даваа гараг болгонд манайд хоолдог байсан юм. Тийм үү. Их сайн байна. Гэж аман дотроо буутанлаа. Тэгээд ард нь баглаа цэцгээ барьсан хэвээрээ зогсож түүнээ нуух уу хаях уу гэдгээ мэдхээ байсан чи зүрх гаргаж "Хөөе, би чамд сарны цэцэг авчирсан" гэд хэлж өрхлөө. Мадлен инээмсэглэн эргэж "Чи ямар сайн юм бэ?" гэж дууалдаад маш их баярлсан байдалтай гараа сарвайлгаж уруулаад сурвайлган ойртоход нь Жорж даруй тайвширлаа. Хүүхэн цэцгийг авч үнэрлээд туйлаас баярлсан хүүхэд хөгжин түрүүчийн варны дэргэд байсан хоосон варанд аваачиж хийлээ. "Ямар сайхан юм бэ? Манай зуухыг харахад аятайхан боллоо" гэж донжийн олсондоо баясан хэллээ. Тэгснэ гинэт "Одрик сайхан ир шүү. Та хоёрлаа дорхно ам хилээ ололцсноо" гэж яахын аргагүй итгэлтэй хэллээ. Хонхож ингэнэж гүн ирснийг мэдгэлээ. Гүн гэртээ орж ирэх мэт тайван итгэл төгс бөгөөд сайхан гихчээр нахилзан бүхэлзэж Мадлений жижиг хөөхөн хурууг үнсээд эр нөхөрлөө нь эргэж элэгсгээр гар сарвайн "Эрхэм дүүрва сайн сууж байна уу?" гэлээ. Нарийн чанд ихэмсэг нь элэгсэг дотн занд байраа тавьж өгснийг бодоход байдал хэрхэн өөрчлөгдсөнийг үздэл мэдэгдүүллээ. Үүнийг Жорж ихэд гайхсан бөгөөд тийм талтай байдлын хариу болгож мөн л ээлдэг байхаар шийдэж. Түүнээс 5 минут өнгөрөхөд тэр хоёр 10-20 жилийн танил мэт төв зайгүй болсон сууцгаажээ. "Би та хоёрыг орхичихъя. Галзуухаар орлого болохгүй нэ" гэж Мадлен мишилсэн хэлээд гарч одоход хоёул хойноос нь харсаар хоцорлоо. Мадленаг эргэж ирэхэд сая хоёр ямар нэгэн шин жүжигтэй холбогдуулан театрын тухай хэтэрхий санаа нийлэн ярилцах нь бүрэн санал нэгтэй байсны ачаар нэн даруй үүссэн харилцан биесийг хүндэтгэх байдал царайдны илэрхий харагдлаа. Өдийн хоол унжирч сунжирлагүй их сайхан боллоо. Гүн энэхүү сайхан зантай залуу хосын гэрт тунч тухтай суусаар үдэш орой болгоод явахт нь Мадлен нөхөртөө "Их сонин хүн байгаа биз? Ойртож танилцсан цагт хожоотой хүн шүү. Миний ёстой нэг шалгарсан үнэнч нөхөртөө халаг. Хэрв энэ хүн" гээд үгээг үцээсэнгүй болоход Жорж "Тийм ээ, их нүдэн дулаахан хэр байна. Бид хоёр лав дотны найз болох байхаа" тэгж бодогдлоо. "Чи бид хоёрт унтахынхаа өмнө хийх ажил бий шүү. Би Водрик орж ирсэн болохоор хоолны өмнө хэлж амжсангүй. Мароккод чухал үйл явдал болсныг өнөөдөр дууллаа. Энийг надад ирээдүйн сайн депутат Ларош Мате ярьсан. Чи бид хоёр бөөн шууган дэгдэх том өгүүлэл бичих хэрэгтэй байна. Баримт тоо байна, надад байна. Шалвахан сууж ажилд орё, дэнгэ аваарай" гэж Мадлен хэллээ. Жорж дэнгэ авч хоёул ажлын тасалгаа руугаа оржээ. Номын шүүгэнд нөгөө л ном хэвээрээ орой дээр нь Форестигийн үххийнхээ урдхан Жуаны булан орж авсан 3 вар тавиастай талигаачийн хөл дороо дэвсдэг үслэг бяцхан хэвс ширээн дор Дүүрвагийн хөлийг хүлээн хэвтжээ. Дүүрва сууж түрүүч хар хүний үзүүрийн жаахан хэмэлсэн зааны ясан үзгийг авлаа. Мадлен тамхи хасааж
100 налан зогсоод шин сонь ноёрж дараа нь өөрийнхөө бодлыг гарган хэлээд бичих өгүүллийнхээ төлөвлөгөөг боловсрууллаа. Жорж түүний үгийг анхааралтай сонсож тэмдэглэн авч байснаа. Хүүхнийг ярьж дуусахад энэ асуудалтай холбогдуулан саналаа хэлж улам гүнзгийрүүлэн өөрийнхөө төлөвлөгөөг дэвшүүлэхдээ нэг өгүүлэл бус. Бүр одоогийн яамны эсрэг чиглэсэн бүхэл бүтэн ажлын төлөвлөгөө болгожээ. Энэ дайралт нь зөвхөн эхлэл болох ёстой байлаа. Мадленад Жоржийн санал маш их боломжийг нээх мэт тун сонирхолтой санагдсанд тамхиа хүртэл хаяад тийм маш сайн ёстой даг их сайн байна гэж байн шивгэнж байлаа. Тэгээд Жоржийг ярьж дуусахад за одоо бичэндэ гэлээ. Гэвч Жоржд эхлээд бичих нь дандаа хэцүү санагддаг тул энэ удаад ч гэсэн үгээ олохгүй сандарч. Мадлен тэрийг мэдчихэд түүний мөрөн дээр зөөлхөн дараад өгүүлбэрээр чихэнд нь шивгэнэн хэлж эхэллээ. Тэгтээ байн зогсож чи ингэж хэлбэл дуртай байна уу гэж түтгэлзэх байдалтай асуухад нь Дөрва тийм яг ингэж бичих дуртай байна гэж байлаа. Гагцхүү эмэгтэй хүний санаанаас гарах ёжтой хорон үгээр сайдрын зөвлөлийн даргаыг хүний мөсгүүгээр дайрахдаа тэр хүний нүүр царайг явуулж байгаа улс төрийн бодлоготой жишин доромжлох нь инээ төрөхгүй байхын аргагүй зэрэгцээ. Хүүхний ажиг чигархайг бишрэхээс өөр замгүй байлаа. Энэ үед Дөрва түүний тэр хорон үгэн дээр хаяа хэдэн үг нэмж утгыг улам гүнзгий болгохын хажуугаар уран хурц болгоно. Түүнээс гадна мэдээнд зориулан тэмдэглэсэн зүйлээ найруулах үедээ элдв зүйлийг залтайгаар цухилгаад орхих эрдэмт сайн сурсныхаа ачаар Мадлений хэлж байгаа зарим зүйл нь үнэмшил багтай юм уу хэн нэг дайрсан санагдвал зөвхөн өнгөцгөн дурдаад өнгөрч ингэснээр уншигч хүнд шууд түс тас бичснээс хавьгүй илүү жинтэйгээр ойлгогдохуйц болгоно. Жорж өгүүлэлээ бичиж дуусгаад ориглон сэтгэлдэлтэйгээр чанга уншлаа. Өгүүлэл хоёуланд нь маш сайн болсон мэт санагдсанд дөнгөж сая л бие биенийхээ авиас эрдмийг үзсэн мэтээр инээмсэглэн баярлаж хөгжөцгөн хайрлаж өхөөрцснүүдээр харилцсан ширтэлцэж улмаар санаа сэтгэлээр ойрн бие махбодын ойрт хүслэн болон хувирахад угсхийн тэврэлцээд салахгүй үнсэлцжээ. Дөрва дингээ барьж за одоо бүүвэ болно доо гэж хэлэхэд нь нүд нь очтон гялалцлаа. За миний багш төрүүлээд явна. Та ч зам гэрэлтүүлэгчүүд гэж хүүхэн хэлжээ. Жоржийг унтлагын өрөөрөө явахад хүүхэн араас нь даган хурууныхаа үзүүрээр шилэн хözүүг нь гижигдэн шавдж. Жорж их гижигтэй юмсанж. Жорж Дөрва де Кантл гэсэн нэртэйгээр гарсан өгүүлэл бөөн шуугаан дэгдээлээ. Танхимд сандрал учруулсан тул өвгөн байлтар түүнийг дуудаж баяр хүргээд тэр дорхон нь Францын аж байдал сонины улс төрийн хэлтсэн эрхлэгчээр томиллоо. Мэдээллийн ажил дахиад л Боренарт шилжижээ. Тэр өдрөөс эхлэн Францын аж байдал сонин яамны эсрэг урдаас нарийн боловсруулсан галзуу ширүүн дайралт явуулах боллоо. Энэхүү нэг үе хортой, нэг үе төв, нэг үе шогтой, нэг үе хорсолтой болох уран бөгөөд заавал баримттай байдаг маргаанд тус сонины намуухан хэрн цаана хэрсүү өнгө бүхнийг гайхан бишрүүлж бусад сонин түүнээс байнга иш татаж заримдаа бүхэл бүтэн догол мөрөөр нь авч тавьдаг болоход засгийн эрхэнд байгаа хүмүүс энэ айхтар үл үзэгдэх дайсныг цагдаагийн газартаа элбэж байгаад амын барьчих арга байна уугүй юу гэж ухаан зарах болжээ. Дөрва улс төрийн мэдлэгтний дунд ихээхэн нэр хүндтэй болжээ. Тэр өөрийнхөө нэр хүнд хэрхэн өсөж байгааг хүмүүсийн гар барих, нахилзах тохилцохоор баримжаалан мэдэх болж гэрийнхнийхээ хувьд гэвэл авхаалж сэргэлэн оюун ухаан дуулаагүй юм гэж үгүй танихгүй хүн гэж үгүйг нь гайхан шагшдаг байж. Тэрнийг гэртээ харих болгонд зочдынх нь өрөөнд эсвэл нэг сенатч үгүй бол депутат, шүүгч, генерал заавал байх өгөөд тэд цөмөөрөө Мадлентай хуучин найзын ёсоор хүндэтгэлтэйч хээгүй харьцна. Мадлен эдэнтэй хаан танилцваа гэвэл олонний газар явж байгаад л танилцсан гэж хэлнэ. Тэгтээ тэдний итгэл найдвар дур сэтгэлийг яаж татаавал энэ асуудал Жоржийн хувьд таавар байж. Тийм энэ хүүхэн
мундаг дипломатч болж болох хүн шүү гэж бодно. Мадлен хоолндоо хоцорч ирэх нь олонтаа бөгөөд сэтгэл хөөрч улайчсан амьсгаацаар гүйж ороод малгайгаа чавлгүй. Чи бид хоёр ч өнөөдөр хийх юмтай да. Чи бодолдоо. Шүүх яамны сайд холимог комиссийн гишүүн байсан 2 хүнийг шүүгчээр томилсон байна шүү дээ. Гайгүй. Бид ч нэг сайн болгож тавина да. Санаанаас нь хавьд гарахгүй болтол навна да. Гэх мэтийн сони юм ярьжээ. Тэр сайдыг хэдэн өдөр дараалан дайрчээ. Деводрик хүнгийн дараа мигмар гарыг болгонд Фонтены гудамжнаа хоолдог депутат Ларош Мате тэдний гарыг барьж ихэд тавлан баясаад чөтгөр ав гэж ёстой нэг айхтар бүлэглэл юм да. Бид одоо л ялахгүй бол гэж дахин хэлдэг боллоо. Тэр хүн сэтгэлийнхээ гүнд айл эртнээс зүтгэсэн гадаад явдлын яамны сайдын тушаалдаа шургажхаж болно хэмээн найддаг байж. Энэ бол өөрийн гэсэн өнгөд сарай үзэл бодолчгүй, авиас чадалчгүй, зоригчгүй, гийгүүлэх мэдлэгчгүй, улс төрийн барагтайхан зүтгэлтэн. Зүгээр нэг захын хоцрогдсон хотын өмгөөлөгч төдий бөгөөд хөдөө газараа их юм болдог. Бүгд наримт хулсын талыг баригчин хуурамч баг өмссөн залт этгээд. Дайсагнагч намын дунд эвтэйхэн 2 нүур гаргаж явдаг. Бүх нийтийн сонгуулийн эрх гэгчийн бууцсан дээр хэдэн зуугаараа ургадаг хортой хоргыг мэдэгдэхгүй мөөгний нэгэн билээ. Тэр угаас ганцаараа товойх эрх тушаалд дуртай хувьд өөрийн нөхөд тэр бүхэд депутат болдог үл бүтэх хогийн найзуудынхаа дунд их л ухаантай тооцогддог. Эрх тушаал иххэд хэрэг болох хүйц зэгсэн ганган боловсралтай задгай арга бааштай байж. Тэгээд ч тэр урсгалаараа явж байгаа 9 шидийн олон тохиолдлоор өнгөн дээр хөвөн гарч ирсэн нэртэй түвшнүүдийн учир үл олдох нийгэмлэгийн дотор сүрхий амжилт олжээ. Түүнийг газар зайгүй ярьж Ларош сайд болно уу гэлцэх бөгөөд үүнд бусдаас илүүгээр өөртөө итгэнэ. Тэр өвгөн байлтрын сонины нэг гол хувь нийлүүлэгч, дотны шадарн, санхүүгийн олон үйл ажиллагаанд биеэр оролцогч нь байлаа. Дөөрва Ларош Матег дэмжин ирээдүйд надад хэрэг болно хэмээн итгэж зарим талаар найдлага тавина. Ер нь ч Ларош Мате баярлах цагийнхаа ирэхэд хүндэт легионы одонгоор шагна гэж ам өгсөн Форестигийн ажлыг цааш үргэлжлүүлж байгаа юм чинь одоо тэр одон Мадлены 2 дахь нөхөр тоногдох нь мэдээж. Үнэн дээр түрүүчийнхээс өөр болсон юм алга байлаа. Энэ нь дэндүү ил тул Дөөрватай зүг ажилдаг хүмүүс байнга нүүр хийх газаргүй болтол нь түлж уур цухлыг хүргэнэ. Түүнийг Форестигээс өөр нэрээр нэрлэхэ бүр болжээ. Ажил дээр орж ирэнгүүт нэг нь "Хөөе Форест" гэж дуудлаа. Дөөрва дуулаагүй хүн болоод захидалтай хайрцгийг өнгөжхөд өнөө хүн "Хүүшээ Форест" гэж улам чангаар дуудахад тэнд байгсад нэр хийтлийн нээлтлээ. Дөөрваг эрхлэгчийн өрөөрөө орж явхад нөгөө хүн зогсож "Уучлаарай, би таныг дуудсан байхгүй юу? Тусгүй юм болсон мэдээж. Гэхдээ би чамайг хөөрхий шайралтай үргэлж андуурах юм а. Чиний өгүүлэл Форестигийн өгүүлэлтэй тун адил болдгоос тэгдэм л да. Тэр талаар хэмжигсэн ам дуурна шүү" гэж хэллээ. Дөөрва хавь юу ч хэлсэнгүй, гэвч цаана шатаж хорсохдоо талигаачийг үзэн ядаж эхэллээ. Тэрч байтугай нэгэн хүн улс төрийн хилцсэн шин эрхлэгчийн бичсэн өгүүлэл өмнөх хүнийхээс хэлбрээрээч агуулгаараач огт ялгагдахгүй гэж гайхан хэлхийг дуулаад "Тийм ээ, яг л Форест байна. Тэгэхдээ арай илүү цогтой, зоригтой, боловсралтай юм байна" гэжээ. Нэгэн удаа Дөөрва шүүгээгээ онгойлгол Форестигийн модон бөмбөгийг гашуудлын хар даавуугаар ороогоод Сен-Потены удирдлагаар тоглодог өөрийнх нь модон бөмбөгийг ягаан туузаар ороосон байж. Бүх тоглоомыг том жижигээр нь нэг игнэ болгон тэр тавиур дээр тавьснаас гадна музейн үзмрийн тайлбар шиг бичиг байсан нь Форест ба Когийн цуглуулга байсан юм. Одоо уламжилсан хүн нь Форест Дөөрва мөн баталгаатай эрэхтэй амьдралын альва учрал болон аян замд ашиглаж болох маш бүхэд шүү гэж. Дөөрва тайвуухан шүүгээгээ хаагаад тэхээс тэгэх гэж чангаар "Атаах уу тэнэг хүн хаяаг үл байх юм да" гэж хэллээ.
Гэвч нэрээ боддог нэрлэхүү зан нь заавал гомдоох юм уу, хардах эргэл зэг сэтгэлийг төрүүлж жирийн нэг сурвалжлагч ч бай, суут яруу найрагч ч бай. Бичгийн хүнд байдгийн адилаар Дүүрвагийн хор шарыг хөдлөхгүй байж чадсангүй. Форест гэдэг үг чихийг хангинуулж тэр нэрийг сонсохоос айж сонсовч сарай нь улайх шиг санагддаг боллоо. Дүүрва тэр нэрийг хор шар маажсан дог тэрч байтугай бараг доромжлол тооцоолжээ. Нэг үгээр хэлбэл эхнэр чинь үргэлж хүний юмыг хийж өгдөг байсан шиг чиний чимийг хийж өгч байна. Чи тэр эхнэргүй бол амбан явахгүйсэн гэж хашгирсантай адил санагдана. Форестыг Мадлин гүгээр амбан явахгүй гэвэл дуртай зөвшөөрөх хэрнээ өөрийгөө болоод ирмэгц тэгж ярихгүй гэж бодно. Гэртээ бүрч хачин байх боллоо. Одоо гэрт байгаа юм бүхэн ор дээр гой чамин зүйлс ер нь түүний гар хүрсэн болгон талигачиг санагдуулах боллоо. Анхандаа энэ талаар огт юм боддгүй байсан бол хамт ажилдаг нөхдийнхөө хорон үгэнд сэтгэл нь гүнзгий шархлаад урд нь огт анзаардгүй өчүүхэн зүйл одоо тэр шархыг хөндөх болжээ. Түүний гар хүрсэн юм болгон шайрлын гарыг нүдэнд үзэгдүүлэх шиг болоод үдсэн харсан гартаа авсан болгоно нь тэртээ нэгэн цагт шайрлын мэдлд байж шайрл тэдгэрийг худалдаж аваад эзэмшиж хайрлаж ариглаж байсан санагдаж түгэрч барахгүй. Мадлен хэзээ нэгэн үед түүнтэй дотн байсан гэдгийг бодохдоо хорн буцлах болжээ. Энэ үл ойлгогдох дотоодын эсэргүүцлийг өөрөө ч заримдаа гайхаж хач өтгөр ав. Би яаж байгаа нэ вэ? Мадленыг найз нартай нь хардахгүй байгаа шүү дээ. Юу хийж өдөр өнгөрөөдгийг би юу сонирхохгүй. Хаашаа яв хэдийд ирэхин ч асуудгүй мөртлөө тэр мөн Форестыг санахтайгаа зэрэгэл шатаад явчих юм гэж өөртөө хэлнэ. Үнэндээ шайрл тэнэг амтэн шүү дээ. Тэрэнд нь миний уур хүрлгүй яхавд. Мадлен тийм илжигтэй сууж байсныг бодхоос л уур хүрэх юм гэж бас бодно. Дүүрва тэр мал Мадленэд юугаараа илүү санагдсан юм болоо гэж үргэлж өөрөөсөө асууна. Зүүгээр хатгах мэт сэтгэлийн хүндсэн юм болгон Мадлен ээжтэр зарц нарын тэр амнаас үргэлж гарч байдаг шайрлаас болоод уур цухал нь бадарч өдөр хоног хойшлох тусам ихслээ. Дүүрва амттай хоолнд дуртай байж. Тэгээд нэгэн орой манайх чинь яхаараа амттай юм хийхэ болчихвоо. Чи өрдөө захихгүй юм гэж хэлэхэд нь Мадлен тэр үнэн шүү. Би мартчихад байгаамаа. Шайрл тийм юмыг үзэж чаддгүй байсан болохоор л тэр гэж хөвжөлтэй хариулан завдтал Дүүрва тэсгэлгүй уурлан үгийн тас цохиж чиний наадах чинь залхааж гүйцлээ. Юм л бол шайрл тийм ч юм дуртай байсан. Шайрл ийм ч юм дуртай байсан гэн шүү. Үхэж далд орсон шайрлыг зүгээр байлгах цаг болсон гэж загинжээ. Тийм гэнэт учир зүггүй уурлахт нь Мадлен түүнийг алмайран ширтэж угаас овсгоотой өнгөсөндөө энэ чинь аминда хардаж байгаа юм байна. Талигаачтай хардах сэтгэл нь түүний нэр гарах болгонд улам хүчтэй болж байгаа юм байна. Хэмээн гадарлжээ. Энэ явдал Мадленд шал дэми юм шиг санагдсан байж болно. Юутай ч гэсэн тэр удаа аятайхан санагдсан мэдээж. Тэгээд ч хариу үг хэлээгүй үзэм. Дөрвяд ч гэсэн тэгж аашилсан нь ичгэвтэр санагджээ. Гэвч бие барьж чадсангүй. Хоолны дараа тэр оройдоо ээлж төгүүлээ бичгээр явдлаа. Шалан дээр дэвссэн жижиг хэвсэнд хөлөөрөө тэглэж хуйлаа тавьчих гэж чадсангүй уурлан өшөглөж зайлуулад шайрлын тагалцаг дандаа хүй төргөж явдаг байсан биз гэж ёжтойгоор асуужээ. Мадлен ч бас инээж тийм ээ салхи цохиулчих вэ гэд байдгсан. Уушиг муутай хүн байсан шүү дээ. Ингэхт нь хорсолтойгоор тоосон авч тэрийгэж баталсан биз дээ. Миний аз болоход тэр шүү дээ гэж нухацтайхан хэлээд Мадленийн гарыг үнсжээ. Гэвч Дүүрва унтахаар хэвдсэн хойно бас л нөгөө бодолдоо эргэтэн зовлоо. Тэр дахиад л цааш хайрлч нь шөндөө чихээр салхи цохино гээд малгай тайгаа унтдаг байсан байж таарна үз гэлээ. Тэгт нь Мадлен болгох санаатай. Үгүй торгон ачуураар толгойгоо бодог байсан гэж. Жорж тэгэлгүй дээ гэсэн байртай мөрөө хавчаад өөрийгөө дээгүрт бодсон хүний шинжтэйгээр
Ёстой нэг улсан тэнэг гэж жигшин зэвүүцэн хэллээ. Тэр өдрөөс хойш Жоржийн ярьдаг юм шайрал болж. Юм болгон дээр нэрийг гаргаж хязгааргүй өрөвдсөн хүний дүртэйгээр хөөрхөн шайрал гэхээс өөрөөр нэрлэх бүр боллоо. Ажлынхаа газар хэдэнтэй Форест гэж дуудуулаад гэртээ ирсэн хойно талигаачин хортой хоргуугаар шоглож битүүдээ хариугаа аван сэтгэлээ баясгах боллоо. Тэгтээ түүний дутагдал, инээдэмтэй тал, дуртай зүйлийг баха хандлал тоочж нэмж чимж хачирлан ярих нь авгайгаа үл үзэгдэх аюул төрсөлдөгчд нь талтай байдгийг бүр мөсөн болиулах гэсэн мэт байж. Мада нэг өдөр өнөөмө тэнэг шайрал тарган хүн туранхай хүнээс заавал тэнхээтэй байдгийм гэж батлах гээд байсныг санаж байна уу? Гэж асуулаа. Тэгснэ жаал байзнаад талигаачтай холбогдсон аливаа нууц янгийн холбооны талаар Мадленаас шалгаагаад салхаа болж. Мадлен дургүйцэж зовоод хариу хэлхийг хүссэнгүй. Гэтэл Дөрва салахгүй шалгаасан хэвээр. За чи хэлж хэлдэ цаадах чинь өнөөдөх юмны үед ёстой нэг байлаар байдаг байсан байх та тийм биз? Гэж асуусанд. Чи хүн зүгээр байлгаад өгөөч. Тэр хүнийг одоо үгүй болсон хойно оролдоод яах вэ? Гэтэл Дөрва болсонгүй. Үгүй хэлж хэлдэ. Өвөрчин байхдаа баавгай шиг хөшүүн болох байсан биз үнэн үү? Ёстой нэг адгууста. Гэж хэлээд л байлаа. 5 дугаар сарын сүүлчээр нэг үдэш сонхныхоо наан тамхи татаж байснаа дотор бөвчмдөд байхлаар нь гадаа явъя гэж санаад. Мада миний хөө болооны орой явах уу? Гэхдээ нь Мадленч уухайнтаас юун сайн бэ? Явъя л да гэлээ. Тэд задгай тэргэнд суугаад Елисен талыг өнгөрч болооны ойн замаар орлоо. Халуун усны газар шиг халуун агаар халж онгорхой цоргоор гарч байгаа уураар амьсгалсан юм шиг санагдуулдаг Парисын салхихгүй шөнийн нэгэн байлаа. Үе түмэн сүйх тэрэг тоо томшгүй дурлалт хосыг хөвчийн сэрүүн рүү зөөж үзүүр төгсгөлгүй мэт хойноосоо цуврна. Мадлен Жорж нарын сониуч нүдний өмнөр сайвар хувцастай эмэгтэй, бараан хувцастай эрэгтэйчүүд сүйх тэргэнд тэврэлдэн сууж жирэлзэн өнгөрнө. Дурлалт хосын үзүүр төгсгөлгүй цуваа од төгж халууд үүсэн шөнө болооны ойруу чиглэжээ. Төг тагхийн өнгөрөхөд дугуйны дуунаас өөр чимээ үл сонсогдно. Тэд тэрэг болгонд хос хосоороо бие биедээ шахан ард тийшээ налж суугаад чимээчгүй ирээдүйд бие сэтгэлээ жаргаахын амт бодолд мансуурн явна. Бүхчм халуун үдшийн бүрэнхий үнс хоцохоор дүүрсэн мэт агаарч гисэн янаглан нялуурах адгуу самтан мэт тачаадан тэмүүлэхээс болоод улам бүхчм улам ам тэмцэн болсон мэт. Тэрхүү нэгэн янзын эрмэлзэл, нэгэн янзын гал дүлд автсан хосууд эргэн тойрондоо шунал тачаалыг тархаан түгээж дурлалын дугуйт тэргэн дээгүр ойртон хавтахын үл үзэгдэх энхри хүслэн хөшгөрөн буусан мэт санагдана. Жорж Мадлен хоёрч тэр хүслэнд автан дуниарч бүхчм халуунаас үл мэдэг мансуурсан сэтгэл догдолсондоо болоод дуу шуучгүй гар гараасаа чанга атгалсан явлаа. Тэд хотын бэхлэлтийн цаанаас эхэлдэг замын тахир хөрмөгцөө анайл үнсэлцэж гарлаа. Мадлен жаахан ичингүрэх мэтэр. За чи бид хоёр дахиад л өнөө Руан орох замдаа явсан шиг хүүхэжийг аашилж байх шиг гэлээ. Төгөл рүү орохын алдад тэр их цуваа хоёр саллаа. Одоо залуу гэр бүлийн явж байгаа нуурын зам гихчид тэрэг нилээ цөөрч ойн доторх түнэр харанхуй навч мөчрөөс доогуур шижигнэн урсах горихны чийг нойтон навчны үнэр сэнгэнсэн агаар од төвсөн шөнийн сэрүүн зэрэг нь залуу хосын үнсэлтийг элэг зүрхэнд онцгой шингэм нууцгай сайхан болгоно. Жорж хүүхнийг биерүүгээ татаж миний бяцхан маад хэмээн шивнэхэд танай тосгоны хажуудах ойг санаж байна. Их аимшигтай байсан шүү. Зэрлэг хараатан дүүрэн зах хязгааргүй их ой шиг санагдсан. Тэгэхэд энд их сайхан байна. Салхи яг л энхрийлж байгаа юм шиг илээд чи чинь энэ ойгоос цааш сэвэр байдгийг мэднэ үстэ гэж Мадлен ярьлаа. Тэгэхдээ манай нутгийн ойд
буугу хүнэг бор гөрөөс бодон гахайл байдаг юм. Хаяа ганц нэг ойн цагдаагийн байшин дайралтахаас өөр юмгүй шүү. Ингэж Жорж нутгаа өмөрөн хэллээ. Гэтэл тэгж талигаа чи нэрийг хэлэхдээ ширэнгэн дотроос дуудуулсан мэтэр айхтар цочиж хэлн эргэхэ байжчихжээ. Учир нь ойн цагдаа гэдгийг Францаар Форест гэдэг юм санаж. Ийхүү дахиад л зүрхэн шимширч нөгөө гайхал салдгүй хатгаж зовоогоод зүгээр суулгахаа байдаг харн хөдөлж үүнээс урд дайсан болоод байсан шиг би сэтгэлийн эзэмдэн авчээ. Дөрва хэсэг дуугүй явснаа. Чи шоройдо шайлтаа хамт ирдэг байсан уу? Ирэхээр барах уу үргэлж ирдэг байсан гэж Мадлен хариуллаа. Тэгтэл дөрва гэв гэнэт гэртээ хармаар санагдаж Форестгийн дүр бодол санаанаас нь гарахаа болоод тарчилган зовоож эхэлсэн тул бодсон ч Форест, ярьсан ч Форест болчихжээ. Тэгээд Мада хайрт минь юу гэв? Чи Шарлиг араар нь тавьдаг байсан уу? Чи бас л өнөөдхөө ярих нь ямар өвчтэй юм бэ? Гэд хүүхэн ихэд жигших мэт өвлөхөд нь Жорж зүгээр болсонгүй. Хайрт минь нэг нүгөө хэлчихэлдэ. Үннээ хэлчихэлдэ. Чи араар нь тавьдаг байсан тийм үү? Араар нь тавьдаг байснаа хэлэлдэ гэж. Мадлен ийм юм дуулсан альва эмэгтэй адилаар битүү зовоод хариу юу ч хэлсэнгүй. Чөтгөр ав. Форестгийн толгойч ёстой нэг араараа тавиулж явахад таарсан толгой доо. Аргагүй л таарсан толгой доо. Тэрнийг араараа тавиулж байсныг бидвэл надад их сайхан баймаар байна. Тийм тэнэг мангар толгойч ёстой нэг зохин доо, тийм үү? Ингэж дөөрөө шалгаагаад Мадленаг нэг юм санаад инээмсэглэж байна гэж бодонгуудаа дахин цааш нь аль хэлэлдээ зовох юм юу байсан юм бэ? Чи тэрнийг араар нь тавьдаг байснаа өөр хүнд биш чухам надад хэлэх чинь маш зугаатай хэрэг шүү дээ. Ингэлээ. Үнэндээ дөөрөө тэр муу Ямби Шарл үхэрийн буг болсон үзэшгүй муухай Шарл тэгэж амьтны доог болж байсныг дуулгасан гэж тэсгэлгүй хүсэн тэмүүлэхин зэрэгцээ өөр нэг бүдэг бодол байсан сониуч хэрэгт дурладаг зан нь байлаа. Мад, миний бяцхан мад, чи хэлчихэлдээ би гуй. Ёстой тэгүүлж явахдаа таарсан амтэн шүү дээ. Хэрв чи тэрнийг араар нь тавьдгүй байсан бол чиний зүгээс гаргасан асар том алдаа гэж мэдээр. За илүү мад, үннээ хэлчихэлдээ гэж дахин хэлээд салсангүй. Дөрвагийн ингэж зүтгээд байгаа нь Мадленд инэдэмтэй санагдсан бололтой үл мэдэг мушилзан инээмсэглэлээ. Дөрва уруулаа чихэнд нь хөргөн алдаж за үннээ хэлчихэлдээ. Гэхдээ Мадлен огцом хөдөлж бие холдуулаад чи ямар өвчтэй идвэ? Ийм юм чинь юу гэж хариулах юм? Гэж. Мадлен хэлсэн үгний 90 бусын өнгөнд Дөрвагийн хамаг бие хүй төргөж хөшин хөрөх шиг болоод санаа сэтгэлээр балмагдсан хүний адил амьсгал нь боогджээ. Одоо сүйх тэрэг Тэнгэрийн од мичтийг мандал дээрээ тусган хөвүүлсэн нуурыг хэжин явлаа. Усан дээр хоёр хүн яардагүйхэн хөвж яваа нь харанхуйн дундаас мэдэгдэх төдий бүртэлсэн. Жорж зөөвчөнд хандаж "Эргээд яваарай" гэж чанга хэлэхэд тэрэг эргэж битүү ойн харанхуйд том дэнлүүгээ нүд шиг гялал зуулан бүлтийлгсэн алгуурхан яваа олон тэрэгний өдөөс явжээ. Мадлен сая ямар хачин дуугаар хэлвэ? Үннээ хэлж байгаа нь юу? Гэж дөөрва өөрөөсөө асуув. Түрүүч нөхрөөс урвж байсан байх нь гэж бараг л бүрэн итгэмэгцээ уушиг зүрх нь амаараа гарах шахтал уурлаж одоохон хүүхнээ зодож нүдэн багал зурдаж үсийн үгтэмээр санагджээ. Хэрв үгүй шүү хайрт минь би чамаас өөр хүнтэй ойртойгүй Шарлаас урвсан минь гэвэл чи л байна гэсэн бол энхрийл нь таалж шүтэн бишрэх байжээ. Дөрва гараа зөрүүлж тэнгэр өөд гөлрөн хөдлөхгүй сууж дэндүү ихээр сэтгэл хөдлөсөн болохоор хуучин бодолдоо эргэж орох чадлагүй болжээ. Зөвхөн эм хүний этгээ даашнаас болоод түн бодолд орсон эрийн хорсол занал дотор нь бөөгнөрөн хурж байгааг мэдэрч. Тэн анх удаага битүү эргэлзэх сэтгэл төрсөн эр нөхрийн тайтгаршгүй төгшөөрөлд автагдлаа. Үнэн хэрэгтээ
Үгсэн хүн Форесттэй хардахдаа ер усын зовиортойгоор хардаж нэгэнтэл шаарлаас урвж байсан бол би яах гэж итгэв гэж бодсон байна. Гэвч багаар сэтгэлээ зассаар дотуур хөндүүрээ албадан дарж хүүхнүүд цөм завах юм. Эднийг зөвхөн ашиглах хэрэгтэй. Харин сэтгэлээ өгч зовсны хэрэг огт байхгүй гэж боджээ. Хар буусан сэтгэл нь доромжлох гашуун үг хэлүүлэхийг шаардсан ч амнаасаа гаргалгүй тэсэж орчлон гэдэг чадaltaй хүний мэдэлт юм. Тэгэхээр чадaltaй юм болгоноос дээгүр байх хэрэгтэй гэж дотроо давтан хэлжээ. Тэрэг төрглөн явсаар хотын бэхлэлтийг ардаа орхилоо. Дөөрва өмнө асар том бүрээнээс туссан туяа мэт үдшин гэгээ цайран байхыг харлаа. Хол ойрын чанга сул янз бүрийн чимээг агуулсан үл ойлгогдох тасралтгүй шуугаан гарах нь амьдралын дуйлам хүчит лугшилт Парис хотын хүнд амьсгал буюу зуны шөнө ядарсандаа бахардан амь тэмцэж байгаа авраг амьтны амьсгал. Жорж ийм нас болоод сэтгэлээ зовоож явбал тэнэг хэрэг. Хүн гэж хар толгойгоо л удах ёстой. Зориг байвал бүхнийг ялна. Хар амиа бодох нь бүхнийг шийднэ. Эд баялаг алдар нэрийн төлөө хар амиа хичээх нь хайр сэтгэл эмэгтэй хүний инхрийллээс хавьгүй илүү юм гэж боджээ. Тэдний өмнө ялгуулсан хаалга гайхал том хөлөөрөө тулгарн харагдах нь хоторох зам дээр бүдүүн болох лужирээр зогсоод мөдхөн өргөн гудамжаар орж алхахыг завдал хийх мэт санагджээ. Жорж Мадлен хоёр тас тэврэлдэн зууралсан хосуудыг гэрт нь буцааж хөсөл болсон хөнжилд нь оруулахаар хотын зүг яваа олон сүйхтэй бас л дайралдлаа. Нэг үгээр хэлбэл бүх хүн төрлөختөн баяр жаргал дур тачаалдаа мансууран дэрэг дүүрэн өнгөрөх мэт байж. Мадлен хар хүнийхээ сэтгэл хэрхэн хямарч явааг зарим талаар нь гадарлаад "Хайзаа чи юу бодов? Чи бүр хагас цаг юу ч дуурсангүй" гэж ердийн ээлдэг дугаараа асуул. Энэ тэнэгүүд яаж тэврэлдхийг харж явна. Тэгээд амьдралд ганц нэг сонирхмоор юм байдгийн байна гэж өөртөө хэлж явна гэж мушийн инээх хайцсанд "Тийм шүү. Заримдаа бүр аятайхан байдаг" гэж хэмээн Мадлен аяархан хэлэхдээ "Аятайхан гинэ? Аятайхан. Өөр аятайх юм байхгүй болоод л тэр дээ" гэж. Жоржийн бодол улам гүнзгийрч амьдралын сайхан хүчилгаыг хайр найргүйгээр хуу татсаар байлаа. Санснаа хийж чадахгүй юм уу? Зовх нь тэнэгээс тэнэг. Би сүүлийн үед сэтгэлээ шаналгаж зовж байсан минь юутай тэнэг гэж боджээ. Одоо Форестигийн дүр нүдэнд харагдахаа огтхонч боллоо. Ер нь дөнгөж сая эвлрээд дахин анд найз болсон юм шиг санагдсанд сайн өвгөн шүү гэж хашгирмаар. Тийм дуугүй явах нь Мадленад зовлонтой байсан тул замда тортеноор орж мөхөөл зэдвэл сайн юмсан гэж. Жорж хүүхнийг хальт харвал яг хажуунаас харагдсан нүүр цагаан шаргал үсийн цайны газрын хийн дэнлүү тодхон гэрэлтүүлж байлаа. Сайхан хүүх юм аа. За яг сайн л үз. Хонгор минь чи бид хоёрыг ёстой л ороогоо олж дэ гэж хэлэлцэж болох байна. Харин надтай хамт ажилдагт хүмүүс дахиад надаар оролдох юм бол цусыг холно доо гэж боджээ. Тэгснэ тэгэл хайрт минь гэж хэлээд сэжиглэж явснаа дүйвэх санаатай түүнийг үнслээ. Мадленад хар хүнийх нь уруул мус шиг хүйтэн санагдаж. Гэвч дөөрөө сайны газрын үүдэн дээр ирээд Мадленаг сүүхнээс буухтанд туслах үедээ хэзээнийхээрээ инээмсэглэн талимаарч билээ.